ток шоу нэвтрүүлгийн шинэхэн дугаарт тавтай морino. Ингээд миний өнөөдрийн зочин бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигч Толгой. Өдрийн мэндийг хүргэе. Ишээ соно. Урлагийг мань хүлээж хүргэсэн танд баярлалаа. За баяр. Залбаатхын хувьд хамгийн сүүлд хизээ өсвөр нас бага насаа ярьсан бэ? За ер нь нэг сонинд нэг ярьжсэн байгаа. Ямар сонинд ярьж илээ. Бас нэг ярьжсэн. Гэхдээ бас нэг 5-6 сар болцсон баг шүү. Тэгэхээр Эрдэнэ таны бага наснаас эхлэе гэж бодож байна. Та чинь Дундгой аймгийн хүү баха? Дундгой аймгийн Эрдэнэтэй сум. Яг Эрдэнэтлээ сумандан төвийн 10 жилийн сургуулийг төгсөөд 85 онд төгсөөд тэгээд багшийн дэдийн кинодрам ангид орж ирсэн. Тухайн хөдөөний жалуудын өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ? Таны бага нас? За бидний хөдөөний хүүхдийн бага нас гэвэл бид нар чинь бас их ажилтай бага настай байсан шүү дээ. Ер нь одоо усан авчин, мод түлээгээ хагалчин, гэх мэтчлэн аргал орголондоо явчин гэдэг шиг. Ер нь тэгээд нэг жоохон дэмэдэл нохоо гөлөг хөтлөөл годомжор гүйж явдаг гэсэн тийм л хүүхд байсан та. Ер нь жоохон багтан бол. Нохоотой тоологдсон. Тэгээ манай Эрдэнэтлээ сумчин болохоор бас биднийг бас 10 жилийн хүүхдүүдээс жоохон байхад нь бас тийм янз янзын улсын чанартай одоо бүтээн байгуулалтын ажилтнад их оролцуулдаг тийм байсан. Гэхдээ хүүхдүүдэд бас их хэмжээний салин хүнлэг өгчдөг. Тэгээ жишээлбэл манай Эрдэнэтлээ сумч одоо улсын Макамнад гэж одоо энэ одоо Макамнад гэдэг бас шип байсан. Тэгээ одоо сургуулийн хүүхдүүд одоо бага наснаас тэр одоо улсын одоо нэг мах бэлтгэлийн анги дээр ажилладаг. Гур багасаа 5-6 дугаар ангиас эхлээд бид нар чинь улсын байн дээр ажиллаж байсан шүү дээ. Нэг хүүхэд одоо жишээлбэл нэг 10 хон 5 ямаа за арай бодо гэдэг байсан юм аа. Жохон 8-9 дугаар ангид ороход нь адуу өхөр тэмээ өгдөг байсан. Ингээд нэг хон бол нэг 5 төгрөг ч гэдэг юм уу, ямаа нэг бас нэг 5 төгрөг ч гэдэг юм уу. Бод болоод ирэхээр нэг 10 төгрөг ч гэдэг юм уу. Ингээд бидний улсын байн дээр хар багаас нь одоо ингээд ажиллаж бас сургаж байсан. Тэгээ жоохон байхдаа бид нар чинь нэг одоо мал угаалга гэдэг одоо нэг хонь мал угаадаг. За ийм угаалгаад бүтэн сараар одоо хэдэн мянган малч угаадаг гэсэн мэдгүй. Ингээл хэрлийн үнэрсэн юмнууд ингээл мал угаадаг байлаа. Бас өхөр тарилга гэж одоо өхрийн цус сэв гэж ярьдаг юм л да. За. Тэгээ ингээд өхрийн цусыг авч одоо шинжилгээнд өгдөг. Хичнээн мянган өхрийн гөрөөний цусыг авч шинжилгээнд өгч байсан. Тэгээ намартаа бол хичээл байгаад одоо бид нар чинь бол 400 төгрөг бол хилчдэг л байсан. Хамгийн өөртөө ажил хөдөлмөр хэрэгтэй мөнгөтэй болсон. 450 төгрөг гэдэг бол одоо ёстой. Өнөөдрийн баг 45 сая шиг мөнгө шүү дээ. Яг үндсэндээ бол. Тэ одоо гуанзанд ороход ч одоо нэг 5 төгрөгөөр 1-2 дугаар хоолыг бас салаат малаат авч хийж гарчдаг ийм л үе байсан юм чинь. Тэгээ бид нар бол хичээлийн бэлтгэлийг хийгээд ингээд ээж аваараа форм бовцоо авахгүйлаад шинэ гутлаа авахгүйлаад хичээлдээ цөмкөө өрөөд явдаг. Ер нь баг нас бол ингэж л өнгөрсөн дөө. Хөөх нилээх ажилч хөдөлмөрч хөө байсан байна. 10 жилийн амьдрал тарих хэрхэн өнгөрсөн бэ? 10 жилдээ яг ямар хөвгтэйсэн бол? За 10 жилдээ бол би ер нь урлаг соёлын юунд их оролцдог хөвгтэйсэн. Тэгээ би бол 5 дугаар ангиас одоо өглөөр хөгжмийг ламсран багш гэдэг манай багш маань тэнгэрт байгаа хөрхөмд ингээс харж байгаа. Тэгээд багшийн удирдлагын доор бас ихтэйд одоо пианер гэж хөгжим үлээ. Ирээдүйн зөвхт суудаг байлаа. Сүүлдээ бас жоохон дэвшиж бартен гэж хөгжим үлээдэг боллоо гэдэг. Бараг 10 дугаар анги 10 төгслөө бас тэгж хөгжим үлээжсэн. Тэрнээс гадна их шооч хөөхд байсан гэж ангийн найз нь дурсаж байсан. Их хүмүүсийг шоглдог, хооч өгдөг. Тэр чинь над руу төлөж байгаа нь тэр дээ хэнтэй ирсэн байх. Тэр чинь өөрөө их шооч үнтэй. 10 жилийн найзтай. Ер нь манай энэ говь тал руугаа, манай дунд говь тал руугаа ч ер нь говийн улсууд ер нь айгүй их шооч байдаг шүү дээ. Магадгүй бидний тийм бас нэг хүн хараад илэглэх ч юм уу, хүнд нэр өгдөг ч юм уу, иймэрхүү байдлууд бидний одоо ах эгчнэрээс одоо аав ээжигээс заяагдсан тийм бас удам юм байж магадгүй гэж бодож байгаа. Ер нь тийм жоохон шооч юм л хүнийг шоолдог ийм л байсан л да. Тэгээ энэ маань ч бас нэг урлаг соёлд орох юм бас нэг их үсэр болсон байх л та. Өөрөө хүмүүсийг шоглоод байдаг. Тэгсээр нэ өөрөө хочгүй байсан юм байлаа ш таа ч юм уу. За би нэг манай ангид нэг чон гамбаа гэж одоо манай бас ангийн хүүхдээсэн. За тэр өгчдөг л одоо ямар ч утгагүй нэрүүд их өгдөг байж. Одоо намайг жишээлбэл зоос гэдэг байсан.
Одоо юу гэж байгаа юм? Одоо хэмтгөө золбоо, зоос гэдэгээс одоо яах гэдэг Мөр холбож байгаа юм байгаа. Тэгэхээр би одоо мөнгөтэй болох заяа тийм болов уу гэж одоо бодож судлаа шүү дээ. Тэг их олон нэр бий. Одоо тэг учир холбогдсон нэрнүүд өгжил байсан. Тэгээ 10 дугаар анги төгсөөд 10 бас нэг тийм нэг болзоот гэдэг нэр бас авсан. Яг нэг тийм үсгийн солиол хоч өгдөг байсан юм шиг байна. Надад одоо золбоо гэдэг зэрэг болзоот гэдэг нэр өгöd тэгээд. Тэгээ болзоот гэх нь айгүй уурладаг байл. Ер нь нэр хөр их уурладаг байсан шүү дээ. Хондоо чин тэр үү? Одоо бол тоохоо байж тээ. Одоо бол тэр нэрэндээ харин хайртай дуртайж болсон юм шиг. Ингээд сурлах хэр байсан бэ? За сурлага бол одоо яг үнийг хэлэхэд нэгч тийм дээгүүр онц сурлахтан байгаагүй. Тэгвэл нэг ч бас муу сурлахтан байгаагүй. Зүгээр дундуураас сайхан сэмх алхацдаг байсан юм л. Хөрхөө алхаад алхаа ингэ явчихдаг байсан. Гэх юм уу та. Тийм л байсан дөө. Одоо жишээ нь бардгуу ямар хичээл хийсэн бэ? За дургуй ч юм уу те? Дургуй хичээл гэх юм бол хийн, физик, айлгөр, геометр, орос хэл. Ямар одог хичээл нэрч бүх хичээлээ нэрч юм дургуй байхгүй. Тэгээ орохоор ингээд. За зүгээр ингээд сакс спорт гэл ингээд гараад урлаг мурлаг гэх юм бол хөгжим өвлөгээд чөлөө оволдог гэж хичнээн их баярлдаг ийм л хөгжил л шүү дээ. Таны энэ хөгжим тоглодог байсан үе рүү эргээд очие л да. Яг ямар аяалгуу тоглодог байсан бэ? За бид нар чинь одоо бодоход маршрут хүлээдэг байсан юм аа. Тугын марш гэдэг бас тэгээ ер нь хэд бүжгэнд хүлээдэг байсан. Нийтийн бүжгэнд. Нийтийн бүжигний хөгжмөд тоглосон юм байна. Сумынхан бүжгэнд ингээл орой бас орж хөгжим хүлээдэг. За тэгээд бас нэг янз янзын баяр ёслол одоо улсын одоо сумын чанартай том баярт одоо бас хурал дээр одоо бас нэг баярын хөгжим бүлээ, шагнал авахад баярын хөгжим бүлээдэг. Бидвчлэг олон юм хүлээж өсөө. Тэгээд ерөнхийдөө тийм хуучны тийм Монгол аялгуунуудыг хүлээж ирсэн та. Анх сурахад бэрхшээлтэй зүйлүүд байсан ба одоо ингээ удаан тоглох гэхээр гар мар өвддөг ч юм уу тиймэрхүү зүйлүүд тохиолдох уу? Тохиолдно. Ерөнхийдөө ингээл манай багш ч юм бол тэгээд сүүлдээ ингээ гарч хилээд ин чи удаа үлээ гэхээр ингээ ханганд шүлсэнд дүүрчдэг байхгүй. Ингээд дуугууч идэг байхгүй. Тэгээд шүлсмээс сүүлдээ ингээ ин чинь ингээ уруул муруул бас хавдсан шүү дээ. Уруулаараа үлээж байгаа тий. Тэгээ уруулаараа ингээд уруулах их удаан үлээх юм бол бас уруулж байгаа хавдан чимчиг нэг ийм л юм явж идэг. Эдгээр бас байсан шүү дээ тий. Тэгээ гайгүй гоё шүү дээ үлээвэр хөгжим гэдэг бол их гоё аялгуутай. Их гоё эрэмгий, хэмэрлэг нэг эрхэн үлээдсэн байхад ер нь буруудахгүй л хөгжим гэж боддог шүү дээ. Хэмэртэй сайхан хөгжим гэж боддог. Баярлалаа. Тэгээд энэ цаг мөчид таны тухайн дурсамжийг эргээд сэргэе гэж бодож байна. За. Ингээд нэвтрүүлгийн 2 дугаар тайснаа яргуу амтлагийг урьж байна.
сэргэж чадав. Сэргээр барах баг насандаа очиж буцаад ирлээ гэдэг шүү. Окей, та одоо яг хаахан суудаг байсан бэ? За би ч одоо ер нь одоо тэр дүүп байна. Эс үнэ над дүүп байна үү тий. Энэ түүбийн урд талд л суудаг байсан юм да. Түүб эс гээд тэгээд ингээд бартиан нэгдүгээр тянар, хоёрдугаар тянар айлт циркун тэгээд ингээд суудаг байсан баг. Тэгээ урдуур нь ингээд корнет турбанууд нь суудаг. Ард нь том бомбер зөксдөг юм байсан шүү дээ. Одоо бол миний суудлал тэр түүбний доох нь байсныг санаад байна. Байран тийм ээ. Байсан юм аа байсан тэнд байсан. Аха. Одоо нэг үлээгээд үзүүл яадаг бол Эдтэй байхгүй болсон баг. нэг нот ч юм уу те. Нэг үлээгээд үзэх. Аа. За ямар ч байсан зүгээр дуургаад хиймээрээс ирж. Тэгэхгүй би зүгээр ая маяг байхгүй шүү дээ. Одоо 30 жилийн өмнө юм зүгээр дуургаа яах төгөө. За тэгээд гэж байгаа. за 30 жил үлээгээгүй аргагүй тийм ээ. Гамбл үлдэж. Өөр юм алга. Уг нь бол бас энэ заавал. За явж байна баярлалаа. Энэ үнэхээр 30 жилийн өмнөх гэдэг нь үнэхээр бүтэхгүй байна. Баярлалаа. Тэгээд Инесгийн ярилцлага маань энэ төрөд өндөрлж байна. Хоёулаа ярилцлага хэсэг ормын дараагаар үйлчлүүлье. За. Үндэсний